Хүчирхийлэл гэдэг бие физиологи төдийгүй үг болон харцаар үлдэгддэг. Хэрвээ таны эргэн тойронд хэн нэгэн хүчирхийлэл бүртгэж байвал та түүнд туслах уу? Манай улсад эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ялангуяа бэлгийн харьцааг орсон тохиолдолд гэмт хэрэг гэж үздэг. Харин энэ мэт үйлдэлүүд нь эмэгтэйчүүдэд маш их даван тулдаг юм. Ялангуяа эргэн тойронд байгаа хүмүүс хүчирхийллийг харсан ч хараагүй мэт өнгөрөх нь тэдгээр хүмүүсийг улам өөгшүүлж байгаа юм байна. Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд 1980 онд нэгдэж эмэгтэйчүүдийнхээ эрхийн хэрэгжилтийг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Үүрэг гэр төдийгүй байгууллага олон нийтийн газар эмэгтэйчүүд охид хөвгүүдийг хүчирхийлэх нь тэдний бие махбод сэтгэл санаа бэлгийн болон хүн өрчхөн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж хүний эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл болдог. Жилд дунджаар 400-аас 500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг нь бодит тав баримт биш юм а. Хүчирхийллийг харсан ч хараагүй царайлах, сонссон ч надад миний эргэн тойронд тохиолдосоо гэд өнгөрөх хүмүүсийн цаана олон охид чимээгүй хүчирхийллийн золиос болсоор байна. Нэг удаа хичээлээ тараад автобусанд суугаа явж байсан чинь нэг ах хажууд ирсэн миний биеинд амир хэрэгээр хүрээдсэн бохгүй юу? Би тэгэхээр яхаа яагаад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө ах ч өөс танаандгүй хүрчлээ гэд тэгж хэлэнгүүт нь би нөгөө ахаас чи холдоод бүр цаана очиж зогсон чи араас дагаад чирэнгүүтээ биеийн эмзэг газруудад хүрээд би тэгэхээр бүр гайхаад автобусын дотор ойрлсон чинь тэнд хэсэг хүмүүс зүгээр нэг ирээд чарснаа юу ч болоогүй юм шиг тоохгүй байсан. Энэ мэд хүчирхийллийг бид сонсон ч сонсоогүй юм шиг өнгөрснөөс болж 2020 оны байдлаар л ихэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 хүн амьдсаа алдаад. Тэрээ бид цаг албаны цагдаагийн байгууллагад мэдээлсэн бол хин нэгний эрүүл мэнд эд баялаг бүр цаашлаад амь насыг ч аврах боломжтой юм. Дэлхийн дийлэнх улс орнууд олон жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэлтэй эрчимтэй тэмцэж эрэг үр дүнг нь үдсээр ирсэн. Гэтэл манай улсын хувьд ердөө 5 жилийн өмнө буюу 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиан баталж 2017 оноос гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг гэж шалгаж эхэлсэн байдаг. Хэдий оройтож гаргасан санал шийдвэр тусарч баталсан хууль тогтоомч шиг санагдаж болох ч эргэцэн хувьд биднийг алхам урагшилсан хэрэг юм. Мөн төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртсөн 5 эмэгтэй тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг бол үлдсэн 4 нь хүчирхийлэлтэй харилцаагаа бусдад ил болгож цагдаагийн байгууллагад хандахаас зайлсхийдэг байна. Сүүлийн 3-4 хоног бол манай хөр шалд бол маш олон асуудал гарч байгаа л да хүчирхийллийн талаар. Тэгээд ерөн эхний нэг ингээд удаад нь бид нэр ингээд цагдаагийн байгууллага дуудлага өгөхөөр цагдаагийн байгууллага ингээд биднээс
маш олон зүйлийг юм асууд. Тэгэл маргааш тэдэн цагт ирээр ерөөсөө амар явдал чирэглэхтэй. Зүгээр нэг залгаал ингээл хайждаг байсан бол бид нар нэрээ үнэхээр тийм хүчирхийллийг бол байнга залгаад ингээд хилчмээр юм. Намайг Ануужин гэдэг. Би 16 настай. Бусдын адил ахлах сургуулаа төгсөж хүссэн сургуультай элсхийг хүсдэг энгийн л нэг охин. Гэвч ойр үед зарим зүйлс миний сэтгэл санааг маш их хүмүүлж хэцүү байдалд байгаа. Юу болсон талаар эхнээс нь ярив. Би нэг өдөр Facebook орсон чинь кино пропон жүжигчин охин шалгаруулж авна гэсэн зар байсан. Тэрний дагуу чат бичгээд эхний ээлжинд өөрийн мэдээллүүд болон гурван талаас ахуулсан зураг мөн бикинитэй зураг явуулаарай гэж хэлсэн. Би хэлснийхэн дагуу явуулсан. Гэвч хэд хоногийн дараа над руу чат ирэн мөнгө өгөхгүй бол энэ зургнуудыг чинь сошиалар цацна гэж намайг сүрдүүлсэн байсан. Би цагдаад хандна гэж хэлэхэд хэлсэн даруйд чинь шууд цацах болно гэж намайг сүрдүүлсэн. Би маш их цочиртолд орж шоконд орж би яг яах ёстойгоо мэдээгүй. Тэгээ би найзаасаа зөвлөгөө хүсэж тусламж хүсгэхэд миний найз надад ингэж хэлсэн. За зүгээр штэ. Хүүхдүүдэд угаасаа иймэрхүү юм тохиолдож л идэг штэ. Би одоо яах ёстой вэ? Иймэрхүү асуудал та болон таны эргэн тойрны хүмүүст тулгарч байсан уу? Тэгвэл өнгөрсөн оны байдлаар өсвөр насны 10 охин тутмын 3 нь ийм төрлийн сүрдүүлгэнд өртсөн байдаг байна. Хэнийг нэг сүрдүүлгэнд өртсөнийг мэдмэгцээ зөх ёсны байгууллагад хандаж чиглүүлэх нь эргэн таны үүрэг үлээ. Чимээгүй өнгөрүүлэх нь сүрдүүлгэнээс гарч асуудлыг шийдэх арга зам биш юм аа. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим орчинд хараа хяналтгүйгээр нэвтэрч байгаа явдлаас үүдэн маш их эрсдлийг дагуулж байна. Хуурамч нэр аккаунттай залилагчид охтыг эрсдэл тооцохгүйгээр нь далимдуулж худлаа хүсээр итгэл төрүүлдэг байна. Охтын итгэлийг олмогцоо тэдний нүцгэн зургийг аваад дараа нь их хэмжээний мөнгө нэхэж олон нийтийн хэрэгслээр цацна хэмээн дарамтарч сүрдүүлдэг байна. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар өсвөр насны 20 охин тутмын 6 нь иймэрхүү төрлийн сүрдүүлгэнд өртөж байсан судалгаа гарсан билээ. Энэ нь тэд сэтгэл санааны гүн хүмрэлд орж хинт хандхаа мэдэхгүй болсноос үүдэн бэлгийн мөлчлөгт өртөж удаан хугацааны дарамтан доор сэтгцийн өөрчлөлтөд орж цаашлаад амиа хорлох эрсдлийг дагуулдаг байна. Иймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж, цахим орчинд хинтээ нөхөрлөж харьцаж байгааг мэдэж тэдэнд байнга хараа хяналт тавих шаардлагатайг анхааруулж байна. Өмнө өргөдөг байсан залуу маань над руу буцаад эвлэрийг гэж чатцсан. Тэгээд би зөвшөөрөг болохоор хэрэв надтай нийлэхгүй бол би чамайг ална, эсвэл өөрөө амиа орлно гэж дарамтлж эхэлсэн. Тэгээ энэ надад амар хэцүү байсан болохоор би цагдаад мэдэгдэх гэсэн боловч ямар ч надад нотлох баримт байхгүй, мессенжер бүгдийг ансент хийгээдсэн болохоор цагдаагаас цэлцэн авч чадаагүй. Тэгээ найзуудаас асуусан чинь наа чи ер нь ингэж байгаа буйлчих байлгүй дээ. Тэгээ чимээгүй хайчихгүй дөө гэсэн.